За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол манай Dota Talk-ийн сар бүрдээ нэг ордог спешиал дугаар буюу e-sport talk гэхэд буруудахгүй нэгэн дугаар орж ийн. Энэхүү дугаараар дөнгөж сая e-sport-ийн төрөлд нэгдээд байгаа шатрын тухай ярих болно. За бас нөгөө өмнө нь бол Liquid-ийн Carlson болон Fabiano гэсэн тоглогчдыг авсан гэд юмэг ярьж исэн. Харин үүнтэй Carlson-тай өөдөөс нь одоо нүүр тулж тоглож исэн шатрын их мастер Бэлгүн ирсэн байна. Бэлгүн үзэгчдэд нэг өөрийгөө танилцуулах. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Сумьягийн Бэлгүн гэдэг одоо 28 настай шатрын спортер хичээлээд 20 жил болсон байна. Тэгээд ерөнхийдөө дандаа л хөлгийн ард тавтар тоглоод ижсэн. Сүүлийн ингээд ер нь бол ковидын үеэс эхлээд шатар маань өөрөө дэлгэцний спортоос болоод ерөнхийдөө нэлээд бас e-спортын төрөл ороод энэ жилээс бүр e-sports World Cup бас ороод эхэлсэн. Ерөнхийдөө бас энэ гэр бүлийн бас нэг гишүүн болж эхэлж байгаа гэж хэлж байна. За тэгээд ер нь бол яг хөлгийн ард зөндөө тоглож байгаа сүүлийн үед бас компьютер дээрээс ялгаа авахгүй зөндөө тоглолдог болоод бас энэ талаар нэлээд бас хичээлдэг болж ингэж хэлэхэд буруудахгүй. За юуны төрөнд манай үзэгчид бол ер нь дандаа e-спортын гэхээс илүү бас Dota-гийн дугаарууд бол дандаа Dota-гийн тухай ярьдаг. Тэгмээд одоо бол эхний спешиал дугаарт Бэлгүү оролцож байгаа. Тэгэхээр шатар гэж ер нь бол мэдгүй хүмүүс байгаа. Тэгэхээр шатрын яг бүр ингээд анхан шатны ч юм уу нэг жижигхэн одоо тий шатарт хідэн цол байдаг. Тэнгүүд их мастер гэдэг цол нь аль хэмжээний цолын ерөнхийдөө бол дээдлийн цол нь. Гэхдээ доороосоо хідэн цол байдгийн. За эсвэл бол ямар төвшний ингээд баалууд юуны оноо болцлоодыг хангаж иж ингэж ордын гэдгийг хэлт хэлээд өгч байна. За цолны тухайд бол яг Монголын дотоодын цолноос дээшлээд тэгээд нэг 5 цол байгаа. За дотоодын Did Master, Sporting Master гэдэг цолнуудын дараа дэлхийн шатрын холбооны мастер буюу FIDE Master гэдэг. Тэгээд олон улсын мастер, их мастер гэдэг нийт 5 цолтой. Эмэгтэй англи бас өөр адилхан 5 цолтой байгаа. Эмэгтэй английн цол авсан хүмүүсээс шатар айгүй нээлттэй спорт болох дээр эрэгтэй цолнуудаас аваа явж болдог. За миний хувьд бол их мастер буюу хамгийн дээд цолтой. Энэ цолонд Монголоос одоогийн байдлаар нэг 8 хүн орцсон байдаг. Би бол 5 дахь энэ цолыг биелүүлсэн хүн. Тэгээд яг шатар мэдээж одоо байгаа энэ спортууд дондаас хамгийн хөгшин спорт тэр ойлгомжтой. Тэгээ бүр сонирхолтой сүүлийн номгоонууд гараад байгаа. 1580 оноос хойш нэг ч автед ороогүй спорт гэдэг. Нэг ч юу ч өөрчлөгдөөгүй дөрмийн үед. Тэгэхээр бол нэлээд хуучны спорт хэлэхэд буруутахгүй. Гэхдээ альтернатив хэлсэн те одоо нэг яг e-спорт гэдэг талаас дэлгэцний бас спорт болж хөгжиж байгаагаар онцлогтой. Дөрмийн хувьд бол ерөнхийдөө за ихэнх нь одоо нүүдлийн ядаж мэдж байгаа л гэж байна. 64 буудал дээр тоглож байгаа. 32 дүрстэй хар цагааны 16. Тэгээ мэдээж маш том стратегийн тулаан дандаа оюун санааны тулаанууд болж идэг. Магадгүй бусад e-спортуудаас ялгаатай зүйл нь тэр нөө reaction time team юм бараг байхгүй хэлчихэд буруудахгүй. Яг мэдээж цагийн хяналттай цаг багасаад ирэх үед тодорхой хэмжээний хүмүүс reaction хурд шаардах ч гэсэн яг team нөхцөлд орох боломж нь бага учраас ихэнхдээ л ерөнхийдөө хин нь илүү тооцоолж хин нь илүү одоо төлөвлөгөө гаргасан хождог team спорт. За Бэлгүн битүүрийн хувьд бол ер нь багада нэг насанд нэлээ их улсын аварга дээр хоорондоо үзэлцдэг байсан. Тэгээд түүнээсээ хойшоо Бэлгүн бол ер нь шатрын спортын тамирчныхаа замналыг нэлээд удаан хөвгөд одоо багш. Тий, одоо л ерөнхийдөө бараг за нэг 80-90%-тэй татгалзуулагч хэлчихэд буруутахгүй. Мэдээж яг шатрын даваа тал нь зодог тайлтгүй спорт. Ямар ч мэрэгжлийн бусад спортууд нөгөө биеийн хүчний спортуудтай хүртэл харьцуулахад зодог тайлах шаардлагагүй. 50-60-тай хүртэл одоо бараг л прайм дээр тоглож байгаа юм шиг тамирчид хүртэл байдаг учраас ямар ч байсан шатрын бол хизээж хаяггүйгээр тоглоо явж байгаа. Гэхдээ санхүүгийн талаас авч үзэхэд бол одоо л ерөнхийдөө хизээний татгалзуулагч болсон. Тэгээд ерөнхийдөө бүтэн цагийн татгалзуулагч. За хамгийн түрүүнд сонирхолтой байх гэж одоо яг зүгээр би хувьяас асуумаар байгаа асуултууд нь. За хамгийн сонирхолтой нь нэгдүгээрт одоо бүх цаг үеийн хамгийн дэлхийн шилдэг шатарчинтай нүүр тулж тоглосон Carlson-тай. Тэгээ илүү барилттай байж байгаа нэг бичлэг байдаг шүү дээ бүрээ одоо байгаа. За тэрний тухай нэгдүгээрт асууна. Хоёрдугаарт асуух зүйл нь Монголд анх удаа сагсны дээд лигийн дундуур завсарлагын цагаар бол очиж яг ингээд өрөг тоглосон талбайн голд. За тэр мэдрэмжүүдийн тухай асууна да. Эхлээд дээд лигийн талбайн голд тоглох ямар мэдрэмж байв та? Би ч өөрөө саксны айгуу том фи. Байнга сакс үздэг, зурагтаар үздэг, UG-д бас зөндөө олон тоглолт очиж үздэг.
Тэгээд саксны фэн, тэгээд лигийн зохион байгуулагчдаас нь холбогдоод ийм нэг ийм одоо half time шоугаар оролцоод өгөөч гэдэг. Тэнгүүд амар гоё хүлээж авсан. Баяртайгаар. Тэг өөрөө бас зохион байгуулалтанд нь оролцсон. Янз бүрийн тэнд ширээ засах камер ямар байх вэ боломжтой те. Ер нь юу эрэхтэй гэдг ингээд тэр дээр нь оролцоод өөрөө бас тоглосон. Тэгээд ер нь бол ингээд яг тэр тайзан дээр гарч тайзах юм уу те гол талбаар алхаад гараад хүмүүсээр зарлуулад үзэгчдийн дунд очиод тоглох мэдрэмж болсон маш гоё байсан. Тэгээ ер нь бол битүүхэндээ жоох хатаархсан. Ер нь бол манай одоо дэлхийн одоо том одоо дэлхийн аваргын матч гэдэг юм аа нэг тоотой нэг 2 3 хан тэмцээн л тим хэмжээний үзэгч татдаг тий. Ихэвчлэн зүгээр бид нар ч баг гаднаас хүн оруулахгүй зүгээр зааланд тоглодог хүмүүс нь тий. Хүмүүс бол үзэгч бол яг онлайнаар л үзэж байж хараад суудаг хүмүүс амар цөөхөн. Тэгсэн чи яг тэгээд бүр шат тайзны голт тий тэрний олон хүний анхаарал донд ороод тоглох бол маш гоё мэдрэмж байсан. Зүгээр яг тоглож явах үед бол ерөөсөө шууд зоонд орсон байсан. Шууд шатраа бодвол тэгээд ер нь бол өөрийгөө бол би хамгийн нөгөө нэг шартай одоо жинхэнэ очихын төлөө хөнгөж боддог байхгүй. Тэгээд ялтгүй шоу тоглолт хэдий ч яг тэр хөлгийн ардч байсан гууд миний яг тэр зан гарч ирээд ерөөсөө гадаад орчинд юу болж байгаа шууд мартаал тоглоод эхэлсэн байсан. Тэгэхээр яг өмнөх тэр мэдрэмжүүд бол үнэхээр гоё байсан. Өөөс тийм үзэгчтэй спорт гэдэг чинь бас гоё идэх юм байна мэдрэмж авсан. Юу болсон штэ бас Азийн залуучуудын наадамд Монголыг төлөөлж явсан. Тэгсэн. Тэгэхэд Dota бас ингээд яг финалийн тоглолт болж исэн байхгүй юу? Тэгээд хятад тоглогчтой хятад багтай тоглож исэн. Одоо тэр үеийн LTD-тэй тоглож исэн. Тэгэнгүүт нөгөө хүмүүс орилоод байсан. Тийм смок дарангууд орилдог. Ерөнхийдөө бол нэг жоохон рит маяг юм болчихж байгаа штэ. Тэгсэн чинь яг хүмүүс мдэггүй болохоос шатрын хувьд яг бас тэгж орилж морилж нөлөөлөх юм байхгүй л те. Гэхдээ сүүлчийн өрөг нэг юун дээр нэгдүгээр ширээн дээр тоглосон. Тэгсэн. Тэгээд тэр нь ингээд яг нөгөө шатрынхаа зааланд биш өөр ийм хурлын танхим байсан уу? Тийм. Тэр нөгөө нэг яг үндсэн тамирчид нэг өөр зааланд тоглоод яг тэр ер нь бол үүрэг болгон дээр нэгдүгээр ширээн арай нэг камерын бэлдсэн бас нэг жижигхэн тайцсан тим ширээн дээр тоглож ийсэн. Тэгээд сүүлийн өрг би чинь яг хятадын бас тухайн тэмцээний авраг болсон Вэй гээд супер их мастертай таараад хэрвээ хожоод тэгээ магадгүй өрсөлдөгч нарын үр дүн нөгөө 2 3 дахь ширээний үр дүн надад нааштайгаар нөлөөсөн бол бүр төрүүлэгч боломжтой байсан. Тэгээ яалтчгүй сүүлийн өрг хожигдоод тэгээд 7 дугаар байрт орсон. Тэн дээр би нөгөө тэр чин Dota нэлээд сүүл рүүгээ явагдсан шүү дээ. Тэгээд тэрийг үдчихэд ер нь бол шатар бас ингээд тайз майзан дээр хийгээд яг хэрэг үзэгчд тэгж орилдогоо зөвшөөрөх юм бол бас тэгж нөлөөлөх боломжтой. Ягаад гэвэл одоо нөгөө компьютерийн програмууд амар хөгжсөн. Хүний хожихоор болсон. Тэнгүүч юусэн нүүж байгаа нүүдлийг одоо зүгээр энгийн утсан дээр хийхэд хүртэл хамгийн сайн нүүдлийг хилээд өгчдөг. Тэгэл бараг орилол одоо морион өгөөч одоо тэргийг нүгээд орилоод авах юм боломжтой. Тэгээд яг тэрийг үзчихэд би заа бас яг ингээд зүгээр задгаа татаад судлаа юм байна. Dota өстө муухай оллоо шүгэд төлөөлөө шүгэд. Тэгээд тэрний тухай яг сонсч масаа тэр үед чинь монголчуудаа дэмжинжээд биднээс их чинь бас нэг жоохон ковид арай айтайхан болцсон байсан гэсэн жоохон хатуу байсан. Үзэгч биш бол юм болоо явуулахгүй. Өөр спорт үзүүлэхгүй бол Dota үзэхийг сонирхолтой байсан. Тэгээд сонсоодсэн чинь нэг тэр Азийн наадам хятадууд 100 алтан медаль авах гэж зорилго тавьсан. Тэгээ 99-т авчаад Dota-н 100-х нь исэн мөлий. Тэгээд ер нь тэгж үзэгчд нь бас хамаа намаагүй бас ойролцсон бэл. Тэгээд тухайн нэг тамирчид хоорондоо ярилцж байгаа тэрнийхэн тухай сонсчод. Гэтэл ер нь бол айгүй муухай болсон. Тийм ээ. Тэр Азийн наадамд бол нэлээд айтайхан тоглосон. За хүмүүс ер нь одоо ингэдэг байхгүй юу? За хэдүүлээ бол ингээд ер нь хичээлж исэн энэ спортоор. Тэнгүүт хүмүүс ер нь ихэвчлэн шатрыг ямар талаас нь илүү их гоё ханддаг вэ гэхээр нэг нь одоо хүмүүс нөгөө кинон дээр компани захирлууд шатар тоглонгоо хоорондоо ингээл ярилцаал би ухаантай чи ухаантай гэдгийг шийддэг штеп. Тэрнээс болж нэг жоохон флексдэх маягаар хоёр дахь нь эцэг эхчүүд ер нь хүүхдээ сууд сургахын тулд гурав дахь хамгийн том нөлөөсөн юм нь би тэр Queen's Gambit гэж боддог байхгүй юу. Тэгээд тэрхүү цувралыг үдсэн хүмүүс байгаа бол тэр хүмүүсийн хувьд бол ингээд шатар тоглоно гэдэг нь ингээд газ тоглолцоод босхийг бодож байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд гадны нүдээр харахад нэг өрөг тоглож ийсэн нөө завсарлаад маргааш нь тоглож байгаа ш нүдлээ бичиж очиод энэхүү моментийн тухай нэг жоохон ярьж өгөөч. Тийм. Шатар чинь ер нь бол эхлээд бол хуучин нөгөө нэг юм электрон цаг маг гэж байхгүй янз бүрийн цагнууд гэж байхгүй бүр шууд цаггүй тоглодог байсан. Тэгэл хүн тухайн нүүдлийнхаа хүссэн цагаараа удаан бодно нүүн. Тэгээд нөгөө нэг өглөөнөөс орой хүртэл тоглоно. Тэгээд нөгөө өрөг дуусахгүй бол яг нүгж байгаа хүн тухайн нүүдлийнхаа нүүдлийг биччихээд битүүн өмчлөлийн хайрцагт хийчихэд яваад өгдөг.
маргааш нь дахиад үргэлжлүүлэх гэх. Тэгээд сонсч ирснээс бүр 14 5 өдөр хүртэл үргэлжилсэн тоглолтууд байдаг нэг. Ер нь бол цаг бол нэлээд сүүл рүү орж ирсэн. Тэгээд тэр хүртэл бол ерөнхийдөө шатруулцтай бараг л биеийн хүчний спорт хийсэн байгаа байхгүй. Нэг хүнтэйгээ 14 5 өдөр ерөөсө тоглолцдог ядархаа мэддэг. Тэгээд бүр сайрвал ганц нэг одоо жишээ нь Ласкер гэдэг дэлхийн айгуу хөшин настай хүртэл дэлхийн аварга хамгаалсан. Тэр тамирчин бол харамсалтай бүр яг бараг л шатрын хөлгийн ард нас орж ирсэн. Би юмудаад тэгээд тэр өвчнөөс болоод цаашаа өнгөрч ирсэн гэдээ бодохоор хуучин бол шатар бол ерөөсөн амар чанга олон өдрийн бараг хүн тарчлан зовоодог спорт байсан. Одоо орчин үед бол яг хоо биднес ч нэг 3 цагийн хяналттай. Стандарт цагийн хяналт rapid blitz гээд. За тэгэнгүүт стандарт цаг болгон талдаа цаг 30 минут, за нүүдэл болгонд нэг 30 секунд. За тэгэж явж байгаа нэг 40 30 минут гэж бодохоор нэг өрг бол нэг 5-6 цаг нэг өдөрт. Тэгэхээр тэр өрг бол 5-6. Rapid нь бол нэг 15 минут, нүүдэл болгонд 10 секунд гэхлээр нэг өрг нэг цагийн урттай. За бүр хамгийн бага нь бол blitz гэж байгаа. Blitz нь бол 3 минут, нэг нүүдэлд 2 секунд нэмэгдэнэ. Гэхдээ яг заримдаа нэмэгдэл нь бага минут нэг ч гэдэг юм уу тий. Өөрөөр бас бай 5-0 байл. 5-0 мөл. За одоо бүр e-спортын одоо энэ e-sport capped орж байгаа цагийн хяналт бол шууд 10-0. Аль аль нь 10 минуттай. Ямар ч нэмэгдэлгүй гэхлээр ерөөсө тоглолт 20 минутын дотор л дуустдаг гэх. Тэгээ ер нь бол нэг хэсэг нөгөө нэг айгүй тийм төгс юм руу шатар тэмүүлсэн. Ямар ч алдаагүй хоёр талаас тоглолтог өрг рүү. Тэгсэн чинь нөгөө нэг төгс өргүүд чинь яасан бэ гэхээр эсрэгээр амар сонирхолтой болцсон. 40 бол ямар ч алдаагүй 40-өөс 2 хүний өрг тэнцээ болоод дуустдаг. Тэгснээ тэндээс нь үдэж харахгүй нүүдэл нь байхгүй болчдаг. Хин ч алдаа гарахгүй болохоор. Тэнгүүтээ одоо ер нь буцааж ойлгоод эхэлж байна. Алдаатай юм чи өөрөө гоё гэдэг юм байна. Алдаа гаргахлаар энэ чи гоё ойлгох юм байна гэдэг. Тэнгүүт одоо шатрын цагийн хяналтууд одоо ер нь бол буцаад хүмүүс юу л явж байгаа гэхээр rapid цаг, blitz цаг руу амар дуртай болж эхэлж байна. Тийм ч учраас энэ e-спортт бол илүү бага цагаар орж байгаа. Хэрвээ нөгөө нэг 4-5 цаг нэг өрг тоглолтдог байсан бол ягаад ч нөө үзэгчтэй анхаарлагдахгүй шүү дээ. Хурдан явдаг спортууд ч. Тэнгүүт одоо бол илүү бага цагтай. Тэнгүүт 10 минут дотор юу болж өрнөж ийн гэхлээр өөрөөсө хаасаагүй алдаанууд те юмаа сул тавих хүртэл алдаа байна. Жижиг хамгийн нөр бараг 6 настай хүүхдийн гаргадаг алдаа хөтөлгөө их маструуд гаргаад эхлэхээр тэр нь өөрөө илүү тоглолтын сонирхолтой болоод байна. Тэгэхээр бүр хуучны нөгөө 14 өдөр 5 өдөр тоглолтдог байсан спорт маань одоо л орчин үед бол ерөөсөө нэг өрөг нэг 20-30 минут гэдэг бараг зарчим руугаа шилжих гээд. Одоо тэгтээ ер нь бол одоо намайг л одоо жишээлбэл Аз дэлхийн аврагч явж яхад нэг өдөрт нэг л тоглолтдог байсан. Тэр ер нь бол одоо хүртэл тэгтээ байдгаар бол байгаа. Албан ёсны тэмцээнүүд бол яг тэр гэрээ. Тийм. Тэнгүүд одоо нөгөө нэг ивент дэгчтэй за тэгэл одоо орчин үед нөгөө нэг том компаниуд ингээл тойргийн морг ингээл дэлхийн топ тамирчдын тэмцээн. Тэднээс бол ер нь бол ганц стандарт хийдэг тэмцээн ер нь айгүй ховор болцсон. Магадгүй 6 өргийн стандарт, 6-гийн rapid, 6-гийн blitz гэдэг юм. Жохон бас үзэгчдэд сонирхолтой байх үүднээс тэнгүүд яг стандартын ороо хожуул 4 оноо ч юм уу, rapid-ийн 2 оноо ч гэдэг юм тий. Жохон онооны систем дээр нэг ажиллаад ер нь бас нэг шатрыг жохон өөрчлөхгүй л үзээ дээ. Тэгэхгүй бол нэг үеэ бодоход нөгөө нэг хандлт гэдэг юм чинь амар чухал болсон. Үзэгчийн сошиал медиа ч амар хүчтэй болсон учраас буцаад олон нийт рүү хандах гал хичээгээд байх шиг. За одоо тэгэнгүүт одоо нөгөө хүмүүсийн хувьд ингээ бодож байгаа нь ингээл тоглолт дуусчдаг гэж бодож байгаа шнэ. Тэгэнгүүт хоёулаа ярьснаар нэг өдөр нэг өрөг одоо тий 14 өдөр болдгийг байсан юм байна. Одоо багасаар нэг өдөрт болж байгаа юм байна. За Queen's Gambit дээр гардгаар бол 2 өдөр тоглож нэг өргийг тий нэг өргийг тэгээд нэг өдөр ингээд бүтэн өдөржингөө суучд юм уу гэж бодохоор одоо нөгөө дунд нь бол нүүдлээ чи босч явж болдог тий. Тэгээд нэг үнэр хамаагүй үнэр гаргахгүйгээр юмнууд идчих бас болдог. Иймэрхүү зүйлсийн тухай гоё дэлгэрэнгүй тий. Ер нь бол яг вэ одоо би чин дунджаар нэг за тэмцээн 4-5 цаг тоглож байгаа. За тэрний нэг 3 цаг гарантай л яг сууж байгаа шатрын үлгээр. Үлдсэн цагуудын тэр чин яг нэг газраас зогсоод яг мэдээж суудаг тамирчид байдаг л та. Би бол яг тийм төрөл юм биш. Би ер нь жоохон босчоо. Биеийн жилээ гаргаад за тэгээд нөгөө нэг бутан тэмцээн ингээл эн чин цаана 40-50 өрг надтай адилхан тоглож байгаа. Тэр өргүүдийг сонирхох нь өрсөлдөгч нар ямар хөө мэдээж харна чин дараагийн нөгөө өргийн оноолтон дээр тамирчид те аль тамирчидтай таарах ерөнхийдөө бас таамаглаж идэг учраас нөгөө хүмүүсээ харна. Заавал тэгээ сонирхолтой мэдчмээр шинэ одоо нүүдэл гараа юу гэдгийг те хүмүүсийн тоглолтуудаас анзаарна. За тэгээд мэдээж бийцэх хөстэй 4-5 цаг тоглож байгаа. За тэгээ янз бүрийн одоо кофе, цай ч гэх юм снэк очоод идчихдэг. Яг нэг хэсэг бол нөгөө нэг айгүй ширээн мөрөн дээр хамаагүй идүүлдэг байсан. Одоо сүүлийн үед тэр нь бас л нөгөө камер юу нэг муу харагдаад байна гэдэг. Яг ширээн дээр бол ерөөс уснаас өөр юм байх ойлцсон. Тийм үү. Тэгсэн. Одоо зүгээр яг нэг зөв кофе брейк мейкер нэг мөрөөнөттэй болцсон. Тэр өрөө тоглолтын өөр очиод уучж болдог. Тэгэхээр ер нь бол айгүй тайван ийш тийш яв. За худлаа ярьсан. Худлаач хэрэгүүлт үнэн л ярьж байгаа. Нөгөө нэг
эмэгтэй англи мангли ч тоглож байгаа ш. Тэгэхээр бас эмэгтэйгүй очиж гарна. Өөр. Тэгээд тэднээсээ үзээ явчихна. Тэгээд чинь зүгээр шатар тоглохгүй. Гэтээ тухайн орчинд бол мэдээж яг ихэнх төвлөрөл маань яг шатартай байх ч гэсэн бас тэгэл өөр юмдаас ялчгүй анхаарал оруулаад явчихдаг. Тэгвэл тийм болсон бол гоё юм тий. Тийм. Ямаг би одоо миний ингээд надад амар муухай хард орсон жагаад байгаа байхгүй. Нэг Оростой тоглож исэн чи би ингээд амар илүү исэн чи амар өнөртэй хар кофе үрж ирээд уугаад. Тавхаар шар өдөөд би ч гэсэн ууч игээд дайгчаад уугаад тавиад нөгөөд ч уугаад тавиад бид нэр баг 6 өдөө 7 болсон чи гийц өвдөөд ёо бүр орой унтч чадахгүй галз. Тийштэй хооч ч хүмүүс ч баг уут дуур баг хоол тавиал ирдэг ерөөсө баг л хоол идэл ширхгийн юм идэл банана илэм юу ч хамаагүй задаад чихэр шажигнуулаад одоо тэр нь бол болилцсан амар болсон ерөөсө усаа бүр тэгээ дээр ч ерөөсө тавихгүй доор тавьдаг нэг хүнд саад болохгүй гэд бас тэр тал дээр бол яг хас дэжиг байгаад нэг үе ятдаг. За тэгвэл дараагийн ээлжинд Карлсон гэдэг хүний яг ингээд өөдөөс нь хараад суугаад тэр хүнийг яг урдаа байгаагаар харангуйтаа эсрэг тоглоход юу мэдрэгдсэн бэ? Тийм, ер нь өмнө манайх ч нэг дэлхийн шийдвэр олимпиад гээд 5-5-аараа баг болдог тэмцээнд Норвегтэй таарч исэн. Тэгэхэд манай залуу их мастер Батцрын тоглож исэн. Би өөрөө тухайд 3 дахь ширээн дээр өөр их мастертай тогложсон. Тэгэхэд бол хажуунаас нарахад бол гоё юмнэ. Манай Батцрын бас жоохон эрдэнэ айцнуу те. Айгуу тэмцэл үзүүлж чадаагүй өөрийнхөөсөө тоглолтоос айгуу тааруулдаг айгуу ордоо ажигцтэй. Тэгээ тухайд би бодчихсон байхгүй за би хэрвээ дараа нь те ингээд Карлсонтэй тоглолт яах болоо гэд. Тэгэхэд ингээл надад бол нэг амар тийм айж байгаа мэдрэмж төрдөг байсан. Тэгээ яг миний нэг хөвөний зам бол би нэг яг энэ спортынхаа хүмүүс яг надаас мэдээж илүү би тэднээсээс үзэх юмээр хараа сурах юмээр сурдаг ч гэсэн. Ерөөсөө тэр нэг хүний нэг шүтэж мүттэд идэггүй. Энэ бол мэдээж би одоо жишээ нь бүх цагийн хамгийн шилдэг тамирчин бол Карлсон гэж боддог. Гэхдээ би тэр хүнийг ингээд өчргөө шүтэл те. Амар гарш маршуугаад айгаад идэггүй. Яг хөлгийн ард очиж суухад бол ямар ч тийм айх мэдрэмж байгаагүй. Тэгээд би чи ингээд яг тэр тоглолтын нэр бол ер нь бол маш сайн тоглосон бүр. Өөрийнхөө үзүүлж болох ерөөсөө тооцоо моцоо бол нэлээд алдаагүй сайн тоглосон. Гимн надаас та нэг аль бага нэг балаа зам байсаар байсан тэр үргөөс ойлгосон. Би бас багтаа ерөнхийдөө нэг жоохон даваа болоод ирэхлээр хожичлоо гэж тайвширчдаг байсан юм. Надгаарч олон хүүхдэд тийм зам байдаг шүү дээ. Гэсэн чи яг тэр өргөн дээрсээ тэнэгддэг. Карлсонтэй тоглож иж би дотроо тэгж бодчих واخхой. За би хожичлоо даваа болцсон. Өөртөө баг орой Facebook-ийнхаа постн дээр юу гэж бичих юм балаа юм бодож ирлээ. Хүмүүс одоо намайг юу гэх болмол гэд яг мэдээж байгаа сэтгэл зүй бас жоохон дутуу байсныг л илтгэж байгаа. Тэрнээс биш бол ямар нэгэн байдлаар Карлсонтэй таараад айлаа гэдэг мэдрэмж бол аваагүй. Би тэр тэмцээн чинь нэг рапидээр тоглоод тэгэж илүү байж байгаа жигчоод дараа нь рапидэн дуусаад нэг Блиц ангиллын ус эхлээд Блиц дээр манайх бас яг хасагдах шатн шүгийн 16 дахиад хэд нэмэгтэй таардаг байхгүй. Тэгээ тэн дээр болохоор хар цагаанаар 2 тоглосон. Тэрэн дээр бол би эсвэл нам 2 ажигддаг байхгүй. Яг би тэрнээс нэг дүгнэлт хийхэд ингэж боддог. Эхний өргөн дээр магадгүй Карлсон өөрөө намайг фасцсан баг. Бас магадгүй тий. Танихгүйгээр гээд. Тэнгуү тэр чинь нөгөө рапид дээр эвгүй болцсон юм чинь Блиц дээр суунгуудаа энд явангаалтсан шүү тий. Энэ бас эвгүйгээр ирсэн шүүгээд Блиц дээр бол хамаагүй нэг тоглосон болоо гэж бодоод байгаа. Блиц дээр бол яг үннийг хэлэхэд бүр үнэхээр боломж гараагүй. Бүр арчуулсан. Тэгэхээр тэгээ би яг бодсон. Ихний өргөл шанстай байж. Тэрнээс хойш одоо таньдаг болсон. Одоо нэмэргүй байх юм. Тэр нөгөө нэг чиний ингээд тэр бичлэг бүр зүгээр хаасаагүй ёо тэр нэг инэтгээгүй Филиппин бүр баг бүх болсон тэр бичлэгүүд л. Тийм. Би чи ер нь бас нэг шатарч чи ихэвчлэн эмоц багтай тий царай мараа нэг хувирал гарахгүй. Би ер нь жоохон хувиралтай тал юм. Тэгээ бүр ингээд Монгол сонголт намайг ингээд сүүлүүд тамирсан юмчт маань ингээд бүр ингээд сайн үдж байгаа, сайн үдэл хийж байгаа нь илэрхий, муу үдэл хийж байгаа нь илэрхий гэдэг. Ахта ганц нэг удаа нэг хүн плавтдаг байхгүй юу? Тэр нь бол тэрийг гадарч миний хувийн нууцд хийдэг плавтахаа бас мэдэн штэ тий. Ер нь бол амар хувиралтай тоглолтдог, эмоц гаргаж тоглолтдог. Тэгээд бас нэг тийм энгийн шатартай жоохон ялгаатай гэдэг юм уу. Тэгээд тийм болооч тэр нэг бичлэг жоохон бас нөлөөлсөн. Амар царайны урдууд гаргасан. Тэгээд яалчгүй дэлхийн номер 1 хүнийг бол хожиж исэн юм чинь тэгээд санаа алддаг. Ер нь цаашдын бодол нь одоо би ингэж бодоод байгаа байхгүй юу? Шатар бас e-спорт руу орж ирж байгаа нь Карлсон ч өөрөө бас нөгөө джинс минстэй ингээл хамаа намаагүй байдаг, хоцордог. Видеотэйгээ жоох асуудалтай байгаа шүү дээ. Тэгээд ер нь бас яваанда явцууга ирээдүгөө хараад e-спорт руу хамгийн их уриалсан хүн гэж бодоод байгаа. Зөв. Тэгээд e-спорт руу шилжихэд одоо тий хөлгийн ард бол бид нар ингээд сочдөг шүү дээ. Ингээл яг бүр орчдөг.
Тэгэнгүүт компьютер дээр тоглохоор яг тэрэн шигээ нэгдүгээрт орж чадах уу? Материалын зүйл барихгүй ингээд маусаараа хөдлөхөөр ямар хөө өөр мэдрэмжтэй байх уу гэдэг асуултууд байна л да. Тийм мэдрэмжүүд бол ер нь одоо чинь жишээ нь би нэг бас нэг дасгалжуулагч болсон. Жишээ нь хүүхдүүд ингээл нэг бодлого одонгот ингээд цааснаас харж байгаа бодчих гээд байдаг хөхгүй. Тэнгүүт би чинь хүүхдүүдээ загнадаг хөхгүй юу. Бити наад ингээд одоо 2D юм аа үзэж бодоод чи хөлийг харж чатар тоглох гэж байгаа юм бол өрөөдөө тэр чин чамд нөлөөлнө гэдэг байсан бол одоо тэрийг жоо өөрчлөхөөсөр аргагүй болж. Ягаад тэгэхээр хэрвээ шатар ингээд магадгүй энэ урт хугацаанд үзэгчийн тоогоо хараад e-спорт гэдэг тал нь компьютерийн шатар нь зүгээр нөгөө хөлгийн ардах шатраасаа хөгжөөд илүү мөнгө яригддаг болоод илүү нэр хүндтэй илүү өргөн хүрээнд яригдаад эхэлдэг болох юм бол би буцаад яах гэж өөрч бодоод байгаа. Наад 2D юмнасаа одоо чи дэлгэцэн дээр тоглоно үстэй гэж хэлдэг болох гэдэг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр тэр талын юмнууд амар хүний нүд гэдэг чинь амар тасамтгай. Ингээд зураг харж байгаа шатрын хөдлөг тэр өрөөд бодох нэг бүр шал өөр мэдрэмжүүд байдаг. Хоёрдугаарт нэг хүний нэг аавра гэж юм байгаад байдаг. Амар нөлөөтэй. Жишээ нь би ингээд өөрийгөө бол ерөнхийдөө аягүй аавра хүчтэй гэж боддог байхгүй. Тэг хөлгийн ард ингээд би очиж сонгоод бараг өрсөлдөгч маань надаас ингээд тодорхой хэмжээнд айж байгаа мэдрэмж. За ялангуяа одоо би Монголынхон төвшөнд яг мэдээж дэлхийн номер 1 2 3 гэж яригдж байгаа хүний хувьд бол жоохон ингээд нөлөөлөд байгаа би мэдэрдэг байхгүй. Ингээд өөрийн ирэхгүй нөгөө хүмүүс ч айж байгаад онлайн болчихлоор тэр мэдрэмж байхгүй болчихдог. Нөгөө гарууд чинь амар зөрөгтэй болчихдог. Ерөөсө хажууд нь байхгүй тэр компьютерийн цаанаас байсан хоёр өөр гэрээсээ тоглож байгаа тий. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд нөгөө нэг төвчний тодорхой зөрүү гарах ч гэсэн тэр зөрүү жоохон багасаад ирдэг. Тэгэхээр онлайн одоо энэ тэмцээнүүдийн цахим тэмцээнүүд нь илүү бүр өрсөлдөөнтэй болоод эхэлдэг. Дээрээс нэг том амар том шатар дээр нэг ялгаа байгаа. Биднүүд нөгөө хөлгийн ард бол нэг дандаа гараараа нүүлээ цагаа дарна хайл нүүлээ цагаа дардаг бол шатар нөгөө премиум гэдэг юм байдаг. Тэр нь юу вэ гэхээр нүүлээ захиалцдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө нөгөө нэг илүү бас тухайн үед нөгөө нэг амар хурдан сэтгэдэг хүмүүс яг нэг эзэгтэй мөчүүдэд бол дандаа премиум хийгээл одоо Накамура бол бүр тэр тал дээр бүр агуу 20 морь нүүдэл премиумээр хийдэг хөхгүй юу. Ингээд ерөөсө баг ингээд цаг нь ингээд дойл руу орцсон. Тэгснээр тэр өөр яг мэдээж бирс тэрэг мэр ингээд амар олон бод илүүг мадлаж байгаа. Тэнгүүд 20 нүүдэл ингээд премиум шалсаар мадлцдаг. Тэр нөгөө дойлтойс хүн чинь цаг нь дуусахгүйсээр ингээд дуусчдаг. Яг хөлгийн ард бол тэр ямар ч боломжтой. Хоёр нөгөө л таг унж байгаа хөхгүй. Нүүсэн гараараа тага магаад тэгэл ингээд явж. Тэнгүүч нөө шатар матраа унгаачих гал нурчих гал засах гал тий. Тэнгүүт яг дэлгэцэн дээр тэгж тоглож байгаа үед бол бас нөгөө нэг арай нэг өөр тим нэг скиллүүд шаардлагатай болж эхэлж байгаа. Тэгээд бас нээрэс нь юунууд их нөлөөтэй болсон. Маус одоо юу гэдгийг компьютер бас сайн байх хэрэгтэй. Тодорхой хэмжээр бас л тэгээд нэг жоохон нөлөөлж байгаа хурдан юм тоглож байгаа. Нөгөө нэг одоо ялангуяа e-спорт орсон цаг бол 10:0 гэдэг цаг нь ихтэй 10 минут айгүй 50 юм шиг мөртлөө. Магадгүй явсараа гал хоёулаа 4 5 секунд ороод ирдэг хөхгүй. Тэнцүү үдсээр гал. Тэнгүүд тэр үед бас баг хин нь илүү реакшнтай, тэг хин нь илүү бас төхөөрөм цайтар ихлээр бас тодорхой хэмжээнд бас л нөгөө спортууд чинь зөв технологи, зөв техник юмад шаардлага гараад. Тэгэхээр энэ бол бас жоохон ялгаанууд бол байгаад байгаа. Гэхдээ л өргөн хүрээнд бол ялцгүй л одоо Карлсон хөлгийн ард номер 1 бол e-спорт болсон ч номер 1 хэвэн дээ. Ягаад гэвэл тэр хүн шатран хамгийн сайн тоглож байгаа учраас. Сая бэлгүүний хувьд юу яасан те? Саяны нөгөө нэг e-спортын төрөлд орж ирсэн ингээд капт нь оролцсон те. Тэгсэн. Тэр капын тухай жоохон мэдээлэл өгөөч. Одоо хүмүүс бол огт мэдэхгүй байгаа шүү дээ. Би хүртэл мэдэхгүй байгаа. Жишээлбэл орох шалгуур юу байсан? Тэгээд заавал орогт харьяалтай байж орох уу? Хэдэн үүрэг тоглосон? Монголчууд ямар амжилт үзүүлсэн? Юу орсон гэж. Тий, ер нь бол нийт бараг 4 үе шаттайгаар яг тэр e-sports World Cup тамирчид шалгарч орж байгаа. Тэнд нь бол нэг 12 тамирчин шалгарч оролцох хэвээр. Тэнгүүд хамгийн ихний үе шат нь бол яг уржигдэр 2 өдрийн өмнө болсон. Тэр нь болохоор их мастераас доош цолтой буюу олон улсын мастер цолтой тамирчид хоорондоо өрсөлдөөд тэндээс 3 тамирчнаа шалгаруулсан. За тэгээд тэр 3 тамирчинд өчигдөр шөнө би тэд яг 12-оос дараагийн нэг шат нь эхэлсэн. Их мастер цолтой тамирчид нэмээд тэр нөгөө шалгарсан 3 олон улсын мастер цолтой ингээд хоорондоо 9 үүрэг тоглоод манайх нь Швейцар систем гэж ярьдаг. Хоцсон хожигдсон гойд хүн асагдахгүй тоглолдог. 9 үүрэг тоглож дүнгээ гаргаад тэрнээс ихний 15 дотроо нэгдүгээрээр нь шууд шалгарсан бол 2-оос 15 шууд нөгөө бүгчлэн гэж ярьдаг штэ тий. Нуглаад би нэгээ сонгож тоглоод 8 тамирчин ер нь бол дараагийн шатанд шалгарсан. Тэр 8 дээр бол дэлхийд бас чансаагаараа тэргүүлж байгаа. Сүүлийн үед онлайн тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаараа нэг 8 тамирчин нийлээд 16 тамирчин гарч ирээ. Тэр 16-аас хоорондоо нэг 2 3 үе шаттай юм цоврал юм тойрог моргийн тэмцээнүүд хийж байгаа 12 тамирчнаар шалгаруулахар болцсон.
Тэгэхээр миний хувьд бол өчигдөр шөнө тоглоод бол 7-оос 3 оноо тавьж байгаа. Ер нь бол яг одоо 7-3 3 оноотой болцсны дараа бол тамирч ихний 15-д орох ямарч боломжгүй болчихдог. Тэгээд цаг бүр шөнө 3 өнгөртөн 4 болцсон. 12-оос тоглож эхлэв. За тэгээд нэг шанс болцсон юм чимс ингээд шууд витро хийгээд тэмцээнээсээ гарчихж болдог. Тэгээ гарсан. Монголоос бол нийт 3 тамирчин тоглосон. Гурлаа их мастер Батцорын их мастер Мөнхгал миний бибид гурлаа тоглосон. Ер нь бол яхаа гурлаа тэгээд яг хангалттай хэмжээнд бол тоглож чадаагүй. Ялчгүй бас тодорхой цагийн бас зөрүү бас нөлөөлсөн. Яг нөгөө хүн эд унтдаг цагтаа шатар тоглоно гэхээр бас айгүй ядаргаанд орж дандаа Европын цагаар тоглоод байдаг. Ер нь онлайн тэмцээнүүдэд монголчууд бас хаяа нэг тохирдгүй бас нэг шалтгаан цагийн хуваарь байгаа гэдэг. Дандаа яг Европын цагуудаар үзэхдээ шөнө 12-1-ээс Ер нь гадагшаа очиод байхад бол нэг өдрийн өмнө очиод цагаа сольж молиод хэцүүлж штэ. Ер нь e-спорт ер нь бас яг хаада яг тийм байгаа х тэ. Ер нь дандаа нэг цагийн асуудалтай шөнийн нойртой ч юм уу эсвэл шөнөөр яг амилж бамилдаг хүмүүс болцсон байдаг. Тэгвэл одоо ингээд бусад тамирчид одоо жишээлбэл e-спортод орсон гэдэг шиг одоо e-спортын бусад төрлүүд бол ингээд групп стейж гээ тэндээсээ үзэлж байгаа ингээд ерөнхийдөө бол дандаа ингээд шатаар явдаг хгүй. Ер нь тиймэрхүү болж байгаа юм байна шатрамж гэсэн. Тэгэнгүүт нөгөө нэг орогт харьяалтай байж орох ёстой мостой гэдэг юм ер нь зааж ийн одоо сүүлийн үед ер нь юу болж байгаа. Одоохондоо бол яг нэг тийм заагаагүй. Өчигдрийн тэмцээн тэгэхэд ерөөсөө шууд 160 их мастер дэлхийд дахин зөндөө их мастертай тэрнээс 160 нь бол шууд зүгээр л өөрөөхөө шууд үндсэн хаягаар ямар нэгэн багийн нэр дээр биш тоглоод эхэлчихэж байгаа. Нөгөө түрүүнд дурдсан нэг 8 хом их мастер бол нөгөө нэг бүр 3 дахь шат руу өргөгдсөн байгаа тий. Тэр хэд бол бүгдээрээ нэг том багттай гэрээ ийдсэн байгаа. Одоо жишээ нь Карлсон, Карвана гэдэг дэлхийн номер 2 1-2 тамирчин Ликвидтэй гэрээ ийдсэн. За өнөөдөр ихэд Виталитигийн багтай Накамураг гэрээ ийдсэн. За LGD бол Ялчуу хэцтийн баг хиттийн номер 1 саяхан дэлхийн аваргын төлөө тоглоод дэлхийн аварга цолоо алдсан Дэн Лирэнтэй гээд. Тэгээ гарч ирж байгаа Узбек Иртэг дээрээс нь Иран галаглаг сүүлийн гарч ирж байгаа залуучууд ер нь Европын багууд гээд талд нэг яг шалгарсан байгаа тамирчид бол урьдчилаад бол гэрээнүүдийг хийцэн байгаа харагдаад байгаа. Манайхны хувьд бол ерөнхийдөө зүгээр өмнө нь зүгээр юу яригдсан бэ гэхэл манайх нөгөө нэг монголцод гардаа гэдэг одоо манай e-спорт сонирхчдод бүгдээрээ сайн мэдж байгаа Блицтэй шатрын бас FIDE мастер 3 дахь том цолтоос тамирчдын нэг. Блицтэй бол ерөнхийдөө зүгээр хөнгөө яриа явагдаа ямар ч ихний шалгаруулж чадтай орчоод тэрэндээс гайгүй амжилттай байж чадах юм бол дараа нь бас монголцтойгоо ярилцах тиймэрхүү боломж байгаа шүү гэдэг тухай ярилцчихсан. Харамсалтай нь өчигдөр бол бас төдийлээ санаад хүрэх хэмжээнд бол тоглож байна. Ер нь яг одоо монгол тоглогчдыг монгол орог авна гэх юм бол ер нь ганц боломж нь Монголд байх та гэж бодоод байна. Тийм бах. Одоогор бол ер нь тэгж харж байна. Яг хөө мэдээж бас нөгөө бусад e-спорт одоо нөгөө IEC ч гэдэг юм уу. Тодорхой хэмжээнд манай монгол тамирчдаас нэлээд гайгүй амжилттай болоод ирэх юм бол ялангуяа шатрын хэмжээнд бас яагаад болохгүй гэж бас тэгэхээр өөр сонголтууд бол байгаа л гэж харж байна. Тэгээ контентын маань ерөнхий продакшнаар ISO Creatives ажиллаж байна. Та бүхэн мэргэжлийн хамт олонд за мэдээж чанарын өндөр түвшинд маркетингээ даатгахыг хүсэх юм бол ISO Creatives-ийг сонгоорой. За мөн дээрээс нь энэ хүү контентын тухай санал гомдол за эсвэл өөр хэлэх юм байх юм бол энд гарч ирэх IG хаяг руу хүсэлтээ илгээгээр. За тэгээд одоо нэг e-спорт гэдэг тэгэнгუთ яг хүмүүсийн ингээд дүр зургаар ер нь ихэвчлэн баг байдаг байхгүй юу? Багаараа тоглодог. Таваараа. Дандаа таваараа ч юм уу те. Ер нь ихэвчлэн таваараа. Тэгэнгუთ e-спортын оргууд, e-спортын багууд тамирчтай авахта гэрээгээ нууцалдаг байхгүй юу? Үн хөлсөө. Жишээлбэл e-спортын багт байгаа, дотоогийн ч юм уу те. Контрын ч юм уу багт байгаа 5 тоглогч тавуулаа өөр цалин авч идэг. Тэгээд тэр хүмүүс нь хоорондоо бас мэдэгдвэл мэдээж ашиг сонирхлын бас жоохон зөрчилтэй байгаа хоорондоо өрсөлдөн. Тэгээд яг илчилдэг газрууд ч байгаа, илчилдэггүй газрууд ч байгаа. Тэгэнгუთ шатар болвол яг нэг хүнтэй харьцаж байгаа болохоор ер нь илчилчих үү? Зүгээр сая бол нөгөө нэг сүулт яг гэрээ хийсэн тамирчид бол зарим нь яг илчлээ, зарим нь илчлэхгүй л. Жишээ нь Liquid-ийн чин Carlson, Caruana хоёрын гэрээ бол яг харагдахгүй давсан. Тэгэхээр тэр хоёр бол нэлээд сайн мөнгө авсан байх хэвээр дэлхийн 8-1 2 бол ялангуяа Carlson-ы хувьд бол реалтчгүй энэ спортын том айкон болцсон юм. Ганцаараа баг шийдвэр гаргах хэмжээнд очсон байгаа үед бол яг цалин байлаа эсвэл магадгүй бүр хувь ярьж ахыг ч үүсэхгүй яг тэмцээний тухайд. Миний зүгээр жишээ нь хамгийн сүүлдэр харснаас бол Башир Лаграв гэдэг бас дэлхийн нэг топ 15-д байдаг Франц их мастер бол жишээ нь за
Францын нэг багтай гэрээ хийсэн байсан. Тэгэхэд бол саяар 1.5 сая долларын Америк долларын гэрээ хийсэн байсан. Тэгэхээр яг илчилж байгаа газрууд нь илчилээд харьцангуй нөгөө нэг ганцаарчлалсан спорт нэг амар яахгүй болохоор илчлэхэд бол нэг амар асуудалгүй байх шүү багууд бол. Хэр удаан гэрээ байгуулт юм бол? За зүгээр би зүгээр хайлт зүгээр мэдээ гараад байна. Тэрийг уншсанаас бол ямар ч нэг нэг бүтэн нэг сизний турш гэж ойлгосон. Гэхдээ бас ганцхан энэ спортын тэмцээн гэлтгээс нөгөө өөр бусад бас магадгүй реклам зарж байгаа ч үгүй юм. Бусад гэрээнд хамааралтай байх. Тэр 1.5 сая бол бас нэлээд л өндөр дүнтэй гэрээ шүү дээ. Тэр одоо ганц тэмцээний тухай биш байхаа гэж бод. Би одоо ингээд зүгээр хөвдөө орогтой байсан бол бодоод байгаа байхгүй юу? E-спортын баг ингээд авахд нэгдүгээрт насжилт залуу ер нь 30-аас хойш заах байж болох ч гэсэн боломж нэлээд багтай. Тэгээд байнгын тоглоомд нь өөрчлөлт орж идэг. Тэр өөрчлөлтнөөс хамаарат багууд нь яг нөгөө нэг өөрсдийнх нь арга барилаас хамаарат хүчтэй хүчгүй болоод ингээд цайдаад модаад явчихдаг. Тэгэхээр нөгөө нэг хүн ингээд байнга ноён өргөлтөнд байгаад нэг баг ч юм уу ноён өргөлтөнд байгаад чаддаг байхгүй юу? Тэгээд тэгэнгუთ тэр хүнд ингээд за ингээд боли бүр нэлээд эрт эхэлсэн гээд 16-аас гэж бодоход 14 жил байгаад байгаа байхгүй юу? Гэтэл шатар бол те 16-аас эхэлсэн байлаа гэхэд 60-таа хүртэл нэлээд олон жил байгааз тэнгууд олон жилээр гэрээ хийх мих ч юм уу тиймэрхүү давуу талууд гарч ирэх юм болоо гэж бодсон. Тэгэхээр ер нь бол нэг улирал гээл явчихж байгаа юм тий. Тийм одоо нөгөө нэг энэ e-спортсоос дөнгөж эхэлж байгаа. Бас нөгөө магадгүй багууднаас тэгж бодож байгаа шүү тий. Энэ ихний дэлхийн аваргын дараа нөгөө нэг бас ямархуу байхын хандлт ямар байх юм. Магадгүй бид бас шатрыг дараажил байхгүй байхыг үүсэхгүй шүү тий. Тэгэхээр бас зүгээр бас нэг эрсдлээ боддог ч юм уу тодорхой хэмжээний тий. Зүгээр ямарсан жилээр нь явж байгаа бол урт хугацаанд бол тэгж бодож байна. Жишээ шатарчтай 10 жилийн гэрээ хийсэн байж байгаа чинь яг 20-т одоо бүр дэлхийн топ 10 руу ороод ирсэн. Одоо 3 4 залуучууд байлаа гэхэд тэр эцэст 10 жилийн гэрээ хийхэд тэр 3 4 залуу бол 10 жилдээ топ байх нь ойлгомжтой. Тэгэхээр бол нөгөө нэг энэ нөгөө түрүүн хэлсэн шүү дээ 1580 оноос хойш энэ тоглоом тэд орог байгаа тоглоом өөрчлөгдөг байгаа тоглоом учраас үнэхээр л нэг дэшээ илүү гараад эхэлсэн тамирчтай бол тэн дээр юу байх хандлагатай учраас бол удахгүй бүр аяга олон жилийн гэрээнүүд үзүүлэгдээд эхлэх баха. Хоёрдугаар яг шатар нөгөө сүүлийн үед өөрчлөгдөхгүй байгаа гэдэг нэг том өөрчлөлтийг оруулах гад ялангуяа энэ Карлсон төвтэй тамирчид энэ өөрчлөх гээд байгаа нэг зүйл нь фишерийн шатар гэж байдаг шатарт. Тэр нь яадаг вэ гэхээр нөх хүүнүүд одоо уртлын 2 дугаар гинэнд бол яг байранда артталт нь байгаа 8 дүрсийг ингээд рандомор байрын сольчдөг. Тэгээ тэр нь болохоор математикийн тооцоололоор бол нийт 960 юу тойлбортой. Тэгэхээр тэнгуүтээ тэр тэмцээнд сүүлийн үед энэ фичерийн шатрын тэмцээнүүд бол айгүй том бас санхүүжилт авдаг том тэмцээнүүдийн нэг болцсон. Тэгээ яг фичерийн шатрын маш том давуу тал нөгөө нэг гарааны бэлтгэл гэж баг байхгүй болж байгаа. Яг тэгэхээр биднээс яг нэг энгийн зүгээр шатар тоглоход бол баг зарим өрөг хоёр тамирчин толгоогоо ажиллуулахгүйгээр өмнө компьютер дээр бэлдсэн 30-аас 40 нүүдлийн шууд тэнцээ эсвэл айл нэгээр хождог юм хувьд бүр тоглосоор байгаа дуусчдаг. Тэнгүүд хоёр тамирчнаас бол ерөөсөө юу шаардж байгаа гэхээр нэг цээж хин сайн чэйжилдэг бай тээ. За яг нэг тодорхой хэмжээнд хин зогон толгойг нэргүүлж чадах байл гэдэг юм шаардж байгаа болохоос яг хин нөгөө нэг илүү мэдрэмжтэй хин яг шатраа ойлгоод байгаа ойлголттой гэдэг юм гарч ирэхгүй байгаа. Тэнгүүд одоо тэр фишерийн шатар бол давуу тал нь өргөө эхлэхээс бараг нэг 15 минутын өмнө өнөөдөр тэддгээр байрлалаар тоглоно. 117 ч гэдэг юм те 960-аа бүгдийг ингээд нэрлэлсэн. Нэгдүгээр байрлал шатрын байрлал гэхэд хоёрдугаар байрлал ноембер сарын байр солигчдаг ч юм уу те. Тэгэнгүүт 15 минутын дараа тоглоно өнгөө тэр хүнээс юу шаардах вэ гэхээр хин нь илүү дунд хувьд сайн тоглодог, хин нь илүү төгсгөл тоглодог, хин нь нөгөө нэг шатрын зарчмаа ойлгож байна, хин нь илүү тооцоотой байна гэдэг илүү гоё шатар гүн гүнзгий болоод нөгөө нэг гэртээ идэг бэлтгэл мэн багасаад ирчих байгаа. Тэнгүү шатар өөрөө сонирхолтой. Яг нөгөө нэг чэйжилдэг барьдаг гарууд гэхээс илүү өстой жинхэнэ ур чадварын бас тэмцэл болоод байгаа. Сүүлийн үед энэ фишерийн шатар өөрөө амар их олонд хүрж эхэлж байгаа. Ер нь бол дэлхийн аргуусан фишер өөрийн шатрыг зохиосон. Анх зохиосон шалтгаан ч гэсээрээс яг тийм тухайн үед ч гэсэн энэ шатар чинь удахгүй ингээл зөвхөн гарааны л тэмцэл болох юм байна. Нэг гараагаа үтсээр байгаа л хүмүүс бие биендээ хожигдохоо байгаа л энэ айгу уйтартай тоглоом болох гээд байна гэж хэлжсэн. Одоо яг би иллээ одоо үнэхээр уйтартай тоглоомын нэг хэсэг болох гээд байна. Тийм учраас энэ фишерийн шатар руу орж ирж эхэлж. Тэгэхээр магадгүй одоо нэг 3-аас 4 жилийн дараа 5 жилийн дараа гэхэд биднээс бүх том тэмцээнүүд ялангуяа e-спортын том тэмцээнүүд бүгд би бол фишерийн шатраа явах болов гэж харж байгаа. Энэ зүгээр рүү явна гэж би бодож байна ер нь. Одоо би одоо ингээд бүр хөндөрөөд нөлөө утсан болохоор фишерийн шатар гэж одоо Бобби Фишер гэдэг байгаа тийм Бобби Фишер тий. Одоо манай үзэгчид ч гэсэн бас мэдгүй байж магадгүй те сонирхоод үзвэл Бобби Фишер гэдэг Америкийн одоо жишээ нь фишерийн тухай зүгээр үзэгчд манаас шатар сонирхол Pound Sacrifice гэдэг айгуу гоё. Одоо нөгөө нэг Spider-Man-ийн дүр тоглодог Tobey Maguire гэж жүжигчний тоглолцсон кино байгаа.
За одоо тэр нөгөө viral болоод та алдаг Queen's Gambit ч юм Queen's Gambit. Ер нь Queen's Gambit эмэгтэй дүр гол дүр байгаа даа. Зүгээр Fisher-ээс зэдэлсэн дүр. Тэгэхээр тэндээс бас ер нь бол Fisher ямар агуу тамирчин байсан. Ер нь бол Fisher бол үнэхээр ялч суут хүн байсан. Дангаад шатрын хөлгийн ард суут байсан. Гайхаас гадна санаачилж байсан. Одоо жишээ нь яг одоо бидний орчин үеийн тоглоод байгаа нэмэгдэлтэй цаг жишээ нь Fisher-ийн цаг гэж яддаг байхгүй. Fisher ах санаачилж байсан. Ингээ нэмэгдэлтэй гэж цаг байвал эн чинь ингээ цаг нь унахгүйгээр гэхдээ тодорхой хэмжээний бага нэмэгдэл учраас өөрөг ингээд аюулгүй смут яваад ах боломжтой байна гэж анхаарч ирсэн гээд энэ шатрыг хөгжүүлэхэд ер нь амар том үр нөлөө үзүүлсэн. Тэгээд тийм. Одоо тэгээ Fisher-ийн цохоосон нөгөө нэг шатар нь хүртэл ингээд баг энэ шатраа аврах гэдэг байгаа байхгүй яг үнийг хэлэхэд тэгвэл энэ шатар чинь хитрхийн нөгөө нэг ижилхэн байгаад тахлаар хүмүүс уйдах гээд байна гэдэг хандлагатай. Яг шатар өөрөө агуу тоглоо. Маш олон магадaltaй тий. Шатар дээр нүүрэх нүүдлийн магадлалын тоо жишээ нь орчлын ертөнцид байгаа ертөнцийн тооноос их мэх гэх тийм зөв жишээнүүд хүртэл байдаг. Тэгсэн мөртлөө энэ тоглоомч чинь бас хүний тарих ямар агуу харуулж чинь судлагдаад байгаа хөө. Үнэхээр судлагдаад байгаа. Тэнгүүд Fisher шатар ингээд тэрийг дахиад нэг судлагдчихсэн нэг хэдэн мянган сая жилийн өмнөх чи 960 дахин үржүүлээ ячихаар дахиад нэг задарчиж байгаа хөөхгүй. Гой санаа байна тий. Харин тийм. Одоо би жишээлбэл тоглолдог байжгаад болоод байжгаад бас нэг ингээд хачмааргүй санагдаад тэмцээнд ордог байхгүй. Ингээд орж исэн үе байдаг байхгүй. Тэгээ оронгууд гарааны алдаанд ороод хожигч чинь ерөөсөө. Тэгэл ингээд тэрийг чи ингээд яг бодож тэр үед нь бас яаж болохгүй мэлээ шүү дээ. Угаасаа тэр чи олон жил судлагдсан юм. Тэр олон жил судлагдсан юмыг би тэнд сууж байхдаа нэг 30 40 минут нь өчрийн олно гэж ямар ч боломжгүй ингээд гарааны алдаанд ороод хожигдно. Тэгэнгүүт би яг нөгөө нэг одоо хонхон дээр сууж идэг өөнөр байдаг байсан шүү дээ. Тэгэд ингээл дээр нь хороогоороо дараа нь тоглодог. Тэгэл B3 J3 гэдэг нөгөө морины хоолтой хоёроо гэдэг тэгээд яг ойлгож байгаа ч тэгэл би яг тэгж тоглоснаас яа шууд төвөө алдаадах ямар стресстэй юм бэ гэд тэгсэн чинь энэ одоо энэ хэцүү юмыг тий одоо ерөнхийдөө бол бас өндөр түвшин тоглож байгаа ч гэсэн ер нь 30-аас 40 нүдэл ингээд судлагдаад гарааны юу янз янзын юмд орчин ингээл гарааны бэлтгэл гэж амар хэмэдэг чинь ер нь бол дандаа баг шүлэг зээжилж байгаа юм шиг сээжилдэг. Энийг болиулж өгч байгаа нь өстой гой санаа байсан байна. Тийм би бол өөрөө болохоор бас яг юм ер нь бол бич гэлтгүй манай Монгол тамирчны онцлог гараан дээрээс их тийм сайн биш. Манайхаа ер нь бол амар тэмцэгч хүмүүс дундуй төгсөлт их сайн тоглолдог. Тэгээд юм гой хурц ингээд мэдэгдэхгүй те эргэлзээтэй тийм байрлалууд их сайн тоглолдог. Тэгэхээр урт хугацаанд бол Fisher шатарт манайхан бас илүү боломж гарч ирэх болов гэж бодож байна. Одоо жишээ нь яг одоо энгийн шатраар тоглоход биднес чи яадаг вэ гэхээр ингээд онолт гарчдаг. Тэнгүүд маргааш тоглох өрсөлдөгч байгаа ингээд би биенийхээ өргөийг судалдаг. Тэнгүүд манай өрсөлдөгч тамирчид бол харьцангуй маш олон тэмцээн орлон тоглолцсон ингээл нэг өргийн бааз гэдэг юм руу яваад оронгууд 2000 өрг мөр тоглолцсон юм. За яг би цагаанаас тоглох гэж байгаа нөгөө хүн хараас тоглох гэж байгаа тий. Тэнгүүд за яг 1000 өргийг хасаа ич нөгөө өнгөөр тоглосон гэдэг. Тэнгүүд тэр нэг 1000 өргөөс судалгаа хийгээл өстой ингэж тоглосон маань ингэсэн мэн ингээл өргийн өмнөх өрхийн нэг гэдгээл нэг цаг өмнөх орой нэг цаг за нэг 2 цаг 3 цагийн л сайнда нөгөө үнийгээ судлаад ороод явдаг. Тэнгүүд өрсөлдөгч тамирчид бол ерөөсөө маш олон цагийг нөгөө багтаагаа хамт өнгөрүүлсэн. Санхүүгийн хувьд боломж сайтай. Тэгээд харангуут бүр бараг өрг бэлдэх шаардлагагүй. Зарим нь бүр том тасалжуулагчтай өмнөх шөнө нь аль хэзээний шөнө өргөнд бэлдээд өгч өглөөс ирэхэд өргөнд бэлдэн цаа шинэ тамирчид ингэж тоглоорой гэдэг. Бүх юмыг бэлдээд өгч өөрөө бараг тоглохгүй те. Хүний тэр репертуар гэж ярддаг бэлдцээ бар тоглолцдог байхгүй. Тэнгүүд тэр тамирчид бол давуу талтай байгаа гэдэг. Тэнгүүд хэрвээ яг ингээд шатар Fisher шатар руу шилжих юм бол гэхээсээ илүү маш гоё задгаарах бах дангааз нь топ одоо хөгжилтэй орнууд гэхээсээ илүү ерөөсөө тамирчидыг унган чадвараараа мэдлэг яг нэг чэйжилсэн юм гэхээсээ илүү яг тодорхой мэдлэгээрээ тоглоод ирэх юм бол гоё болох байхаа. Тэр нь бол манай нэг хуучны одоо жишээ нь хамгийн анхны их мастерууд тэгэл хатнах шарвах хэднээс өвч гэсэн ялангуяа хатнахын хувьд бол унган амир авьяастай тий. Бүр ингээд тухайн үед хэрвээ магадгүй Fisher шатраар тоглож исэн бол бүр нэлийн топ хэмжээнд би бол тоглох байсан гэж хардаг хгүй. Нэг асуудал нь атнахт юу байсан мэглээ нөгөө багийн юу байхгүй бүрэлдэхүүн байхгүй гарааны мэдлэг жоохон дутуу тий. Тэнгүүд нөгөө яг нэг олон улсын төвшөнд бол гараан дээрээ зодуулцдаг. Яалч ч хоёр ойролцоо тамирчин нэг нь ингээл илүү байрлал анханасаа ихнээс аваад эхлэхээр явсараагаал тэр нь дуусчих гээд байдаг. Тэгэхээр бол одоо бол шатар бол их л гоё задгаар нь ялангуяа Fisher шатар бол нэлээд айтайхан болох болоод гэж хүлээлттэй байгаа. Гиснээс үзэгчдэд сонирхолтой байх ах л та. Магадгүй ингээд шатар огт мэдгүй хүмүүс үзэж байгаа болохоор юу вэ гэхээр Монгол ер нь шатраараа хэр байдаг юм бэ? Ер нь ямар ч спорт төр хүмүүс тийм асуултыг их тавьдаг. За дэлхийн шатрын холбооны чансаа гэж байна. За тэгээ тэр чансааг бол нэг улс улсаар нь гаргаад эхний топ 10-ын дунджаар гээ гаргадаг. Тэгэхэд бол манай эрэгтэй баг бол нэг дэлхийд 52 3 хавцаа байгаа.
200 орноос. Эмэгтэй баг бол бүр нэлээд айтайхан 21 2 маяг чихдэг. Тэгээд дэлхийн шатрын олимпиад болохоор яг 5-5-аараа тоглоод өрсөлдөглөө. Манай эмэгтэй баг бол сүүлийн нэг 3 олимпиад дараалаад бараг 11, 12, 13 гээд тэр хавцаар нь ороод байгаа. Тэгэхээр эмэгтэй баг бол айгүй хүлээлттэй өндөр байдаг. Эмэгтэй манай Монгол эмэгтэйчүүд айгүй тийм шийдэмгий хурц тоглолттой гадны эмэгтэйчүүдийг бас илүүрхэх гээд идэв. Эмэгтэй баг бол нэлээд авьяас чадвартай гэлчээд буруудахгүй. Эрэгтэй багийн хувьд бол илүү бүр нэг мэрэгжлийн болоод ирж байгаа учраас том судалгаа шинжилгээ бүтэн багууд шаардлагатай. Одоогоор бол яг дэлхийн топ хэмжээнд л төгөхөд бол жоохон хол байгаа тийм. Тэрийг бол ганц нэг тамирчин гарч ирээд бас тэрийг шийдчихгүй. Ерөөсөө бас улсын бодлого, тухайн шатрын холбооны бодлого гэдэг дараачийн юмнууд шаардлагатай байна. Хувь тоглогчийн хувьд гэл тэгэхэд бол манай одоо хамгийн яг чансаагаараа номер тэргүүлж байгаа Батцүрэн маань одоо ч нас 21-тэй. Батцүрэнгийн хувьд маань 2530 гэдэг чансаатай байгаа. Тэнгүү дэлхийн номер 1 Карлсон 2830 мөч байгаа л 300 чансааны зөрүүтэй. Яг чансааны юугаар бол Батцүрэн нэг миний ойролцоогоор 800-900 хавцал байгаа бол. Тэгэхээр бол ер нь бол эрэгтэй яг үнийг бол чангат тол байна гол байна. Эмэгтэй тамирчид бол жишээ нь одоо саяхныг хүртэл манай одоо гавьяат тамирчин мөнгөнд туулагч маань бүр дэлхийн топ 30-40-д байдаг байсан. 30-40 тамирчны нэг. Тэгэл одоо ардаас нь гарч иж байгаа мөнгө зуул тухайд номерд ингээл бүгдээрээ дэлхний таймаа 100 дотор 7-8 байдаг шүү. Тэгэхээр бол эмэгтэй тамирчдаас бол илүү хүлээлт ихтэй байна. Nice. Яг нөгөө талаасаа өөр спортод бол жингээр болдог штэ. Жингийн зүрх. Ер нь ийм хүчний спортод жингийн зүрхнээс болдог. Тэгэнгүүт шатар болохоор оюуны спорт болохоор ер нь насаар нь явдаг. Өсвөр дээр. Өсвөр дээр 16, 17 ч юм уу тийм ингээд 2 насыг ингээд явцдаг. Тэгэнгүүт өсвөрийн шатарч одоо тэгвэл эцэг эхчүүд ер нь манайхыг ер нь ихэвчлэн бас нэг 20% ч юм уу 27-оос 21 настай тэгээд ер нь маас нь одоо яг нэг жоохон хүүхдтэй хүмүүс үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр эцэг эхчүүд ер нь өсвөрийн шатар хэр байгааг тодорхойлж өгвөл. Өсвөрийн тамирчдын амжилт бол манайх зүнхээр сайн баг. Манайх ч Монгол хүний ч нэг ген за IQ ч бас нэлийн дээгүүр идэг. Тэг яг тэр чинь яг бага насндаа бол илүү бүр нэг мэрэгжлийн болоог байгаа учраас хүүхдийн бас унгаа авяас чадвараар өрсөлдөж байгаа тохиолдолд монголчууд бол өсвөрийн тэмцээн оролдоноос аягүй сайн медаль авдаг. Өсвөрийн дэлхийн аварга, Азийн аваргаас бол бүр одоо сүүлийн үед бол Азийн аварга бараг явж байгаа тамирчид медаль хөрөглөхлөөрэ бараг амжилтгүй оролцлоо гэж ярьдаг хэмжээнд бол хүрсэн. Өсвөрийн дэлхийн аваргаас ингээл ямар ч жилдээ нэгээс 2 медалийн төлөө өрсөлддөг. Бараг заримдаа 3-4 жил өрсөлдөг. Тэгэл авахтаа 1-2-ыг аваад ирдэг гэд. Манай өсвөрийн тамирчид бол үнэхээр сайн амжирсан. Тэгэл нөгөө нэг 13-4-өөс эхлээл дээшээгээ яг мэрэгжлийн болж эхлэх үед яг нэг тийм манай одоо Монгол тамирчдын хувьд бол тэр нэг үеийг л ерөөсөө яг нэг зөв системтэйгээр хөгжүүлж бол арай гаргахын чадахгүй байгаа тийм. Тэрэнд яг нь бас тодорхой нөлөөлж байгаа шалтгаанууд байна л да. Чинь гадны тамирчид бол нэг юма зорьсон бол байгаа бүх юма хаяа зорчдөг чинь хичээл нам юу гэдгийг бүх юма хаяал шатарт бүх юма зориулаад ирдэг. Монголчуудын одоо нэг хүмүүжлэх юм уу те биднээс нэг юм байнга ярьдаг юмнууд нь яасан ч байсан сургуулаа төгсөн шүү те. Хэвээ 10 жил заавал явж явах хэвээр их сургуулаа заавал төгсөж явах те. Тэрийг буруу гэж байгаа юм биш. Нэг ялчгүй Монгол хүмүүсийн тийм одоо нэг яс чаншил шиг бараг шахав болчлоо шүү те. Сургуулаа чухал. Гэхдээ бас нөгөө талаараас энэ мэрэгжлийн спорт гэдэг юм ч бас өөр гэдгийг ойлгоод ганц нэг тодорхой хэмжээнд бас хичээл номоо бүр золиослоод явахыг бас үгүйсэхгүй байна. Тэгэхээр бол хоёр талтай л юм. Тэгэхээр гадныхан бол залангуяа энэ хятад гэдэг нөө тэрбум гаруй хүнтэй улсууд чинь эрсдэл гаргаж ийс нөгөө нэг амжилтанд хүрдэг те. Толгой дээр нь гарч ий тэгжээ сайхан амьдардаг учраас энэ улсууд бас илүү зөрөгтэй гэдэг юм болов шаардлага байгаа юм би болохоор хамаг юм хайж яваад байдаг. Монголчууд бас харьцангуй цөөхүүлээ. Яажсэн ч биднээс нэг их сургууль намаа төгсчгээд ингэ дундаж айтайхан амьдарчих гээд байгаа учраас бүр бүх юмаа нэг юм хизээч зордгоо ингээл 2-3 юм давхар байм хийгээд идэг. Тэр нь буцаад нөгөө нэг яг 13, 14, 15, 16 гээд мэрэгжлийн болох үед нь нөлөөлөд байгаа мөг хараад байгаа. Одоо тэгвэл ингээд ер нь дэлхийн аваргаас байнга бараг л ер нь байнга медальтай ирдэг болсон юм шүү. Анхны медаль нь номын эрдэнэ үү? Би тийг санаад байгаа юм. За үгүй юу? Анхны алтан номын эрдэнэ тэр чинь номоо чинь 2010 онд 8 он. Тэгээ би битээр цог нөгөө яг цог бэлддэг байж байгаа юм. 8 он санаад 10 он. Номоо таахгүй номоо 2000 он гэхэлэр яг 10 настай дэлхийн аварга Азийн аварга хоёуланд нь төрүүлж ийсэн.
Тийм ээ. Тийм. Тэгээд тэрний чинь өмнө бол бүр байсан одоо сайт дурдсан мөнгө өгч маань мөнгөнд дуулагч маань 98 онд жишээ нь мөнгө авч ирсэн, мөнгө медаль авч ирсэн. За бүр урагшлаад бас адилхан 98 онд юм байна. Азийн аврагт нь одоо FIDE Master Эрдэнэ гэдэг авахаас анхны Монголын Азийн аврагаас өсвөрийн Азийн аврагаас медаль авч ирсэн гэдэг. Тухайн үед гэтэл нэг медаль гэдэг бол ерөөсөө бүр амар байсан. цодон амжилт байсан. Одоо бол жишээ нь сая 24 оны өсвөрийн дэлхийн аврагт яг манайхаас нэг хүрэлтээ ирсэн. Гэхдээ сүүлийн үргийн өмнө бүр сайн хариул бүр 2 сүүлийн 2 үргийн өмнө 10-11 дэх үргийг зөв тоглосон бол манайх бүр 2 алт 1 мөнгө гэсэн. Тийм медальтай ч ирэх боломж байсан. Тэгээд хацсангуу 10 дахь үргийнх хүнд өргүүд манайхны болоод хожигдцоогоо тэгээд нэгэн сүүлийн 11 дэх өргөө тэнцээд хүрэл авсан бол нөгөө 2 тамирчин бас 11 дэх өрг нэгэн тэнцээд бас хүрэл авах байсан ч хожигдоод нөгөөх нь хожууд бас медаль авах байсан ч хоёлаа хожигдоод тэр нь сүүлийн өрг дээр л шийдэгдсэн. Хуучин бол ховор байлаа шүү дээ. Би чинь 2007 онд 10 таа өсвөрийн дэлхийн аврагт орж явахад би нэг 16 мургаад орж ирсэн. Тэгэхэд тухайн үед намайг тухайн юм багш нар хүмүүс уустай үнэхээр сайн орлоо тий. Эхний 10 бараг төгсөж штэ гэж ярьдаг байсан бол одооны манай өсвөрийн тамирчид бол медаль гэж ярьдаг болсон. Тэгэл медаль авахгүй бол бараг л өвч юу амжилттай оролцоод ирлээ штэ. Тэр өсвөрийн хүүхдүүдээс бол хүлээлт юмнууд их байна. Тэгэл нөгөө альтер хэлээд байгаа мэрэгжлийн болохдоо л жоохон л чаддаг нэг юм. Яг харьцангуй яг одоо бол нилээн манай их маструуд миний хувьд ч ялгаахгүй бүгдээрээ айгүй эрт тасгалжуулагч боллоо. Тэгэхээр бас магадгүй дараагийн үеэс амжилтуудаас гарч эхлэх байхаа. Ягаад гэвэл бид нэг эрт тасгалжуулагч болж байгааг давуу тал нь эрт олон хүүхдүүд бэлдэх боломжууд нэгдэж байгаа. Тэгэхээр бол яг тэр нэг юун дээр болохгүй байсан гэдгийг бид өөрсдөө мэдчихэж байгаа учраас өөрсдийнхөө алдааг хүүхдүүд дээрээ тавтахгүй тий шавнар дээрээ тавтахгүй дараагийн шатанд гаргана л гэж боддог. За ерөнхий миний бодож исэн асуухыг хүсэж исэн зүйлс бараг дуусч эхэлж явах шиг байна. Тэгээд миний зүгээс асуугаагүй. Гэхдээ чи хариулмаар байсан ч юм уу? Ярмаар байсан зүйлс байна уу? Ер нь зүгээр юу болчихжээ. Зүгээр шатрын нөгөө e-sport гэдэг талаас нь компьютер утсан дээр орж ирсэн талаас нь ярихад гадуур явж байгаа гэхдээ хүмүүс шатртай амар их тоглолт болсон. Тийм байгааз. Автобусны буудал дээр зүгээр ингээл үйлчлэгээний газар гадаа хүлээж авч зүгээр хоолнд очрлоо зогсож явах туртал урд ингээд утсаа ирсэн чесикомд ороод шатар тоглож байгаа хүмүүс маш их болцсон. Би бол өөрөө нөгөө нэг баруун миний ажилчин шатар болсон болохоор бусад үеүүдэд айл болох шатар оролдохгүй тий. Нөгөө сакс макс хөл бөмбөг интернетээр үзээд тэрний хайлайт үзээ сууж идэг хүн чинь хүмүүс ингээд хажууд ерөөсөө нөгөө чөлөөт цагаараа шатар тоглож байгааг харахаар вау тийм шатар үнэхээр олон хүнд хүрж байгаа юмыг харж байгаа. Тэгээ тийм ч болохоор бас шатрыг ингээд сонирхож тоглоорой үзээрэй. Бас яг нэг нөгөө гаднаас нарахад нэг уйдгартай юм шиг мөртлөө тий. Нэг дотор нь ороод нэг тоглоод эхэлдэг давтаа штэ тий. Дамтуулдаг спорт гэхэлэр өнгөс дүгнэхгүйгээр бүх одоо үзэж байгаа хүмүүсээ тий гоё нэг оролдоод үзээрэй тий. Шатар ингээд их энгийн юм шиг мөртлөө айгүй гоё нарийн тооцооны хүнээс бас зөндөө юм шаарддаг. Зөндөө гоё кайф өгдөг тийм спорт ч. Ер нь тэгээд бат шигтэй бас аяг их баярлалаа. Гээд шатрыг би өөр ингээд яриа өгөх айгүй дуртай л ягаад тэгэхээр давхар ингээд дандаа шатраас сурталч чинь гэж хүлээж авдаг. Тэгээд бас энэ e-спортын талын юмруу дөнгөж орж байгаа энэ үед нь бас ингээд яриа өгөөд энэ бас гэр бүлийн энэ одоо сонирхол нэгтэй энэ хүмүүс рүү оруулж өгж байгаад бас баярлалаа. Баярлалаа гэсэн чинь яг амар дуусах гэж чинь наадахыг чинь сонсоод бас нэг хэдэн асуулт санаанд олчлоо л доо. Бас дуусгамааргүй байна. За болж байна. Юу вэ? Одоо тэгвэл ингээд үзэж байгаа хүмүүсээс шатрал сонирхоод тоглохыг хүсвэл те хамгийн ингээд ер нь бол chess.com. Тийм, chess.com гийн сайт байгаа. Дээрээс нь lichess.org гэдэг нэг сайт байгаа. Chess.com нь яг хоо арцсангуу нөгөө нэг тодорхой өдөрт нэг тоглох лимиттэй. Тэгээд нөгөө нэг мөнгө төлөөд лимитгүйгээр ашиглаж ирэх цугтдаг. Lichess нь болохоор илүү сайн дурын нөгөө нэг юм хандвар яадаг сайт ажилладаг сайт. Lichess нь ямар ч лимит байхгүй. Тэр бол илүү зүгээр олон тоглох сонирхолтой хүн бол Lichess-ээр нь өдөртөө нэг 4-5 өрөг сонирхоод тоглолчих гэж байгаа юм бол chess.com-оор тоглоцоход бол аль аль нь гэхдээ хоёулаа аппликейшнтэй, сайттай, ямар нэгэн гажиг ямар тийм байхгүй айгүй айтайхан сайт. Бид нар одоо багада айгүй их ном авч, шатрын ном авч тий яг өөрийнхөө юугаа бэлдмээр, тактика бэлдмээр, стратеги бэлдмээр, эсвэл бол за жоохон хурцуулж хоёр нүдлийн мат ч юм уу бодмоор байна уу гэд ном авдаг байсан. Одоо ер нь ингээд бодлого бодохын тулд онлайнаар ингээд янз янзын юмнууд байгаа юу? Тийш тий. Одоо тэгэл сая дурдсан Lichess.com ч өөр дээрөө бүр ингээд
видео хичээлүүд нь байна. Дотор нь ороод бодлого одоо chess puzzle гэдэг ерөөсө бодлого боддог хэсэг нь байна гэхэд ерөөсө одоо интернет байж захт бол хүн бол шатрыг бүр. За нэг FIDE master төвшөнд бол хүн баг интернет ашиглаж байгаа төрөх боломжтой ш. Одоо тэр 3 дахь цолонд хүрэх хүртэл. Тэгэхээр бол интернет гэдэг юм чинь ямар гайхалтай. Дээрээс нь мэдээлэл чинь ямар хурдан тарах нь амар ашигтай гэдгийг бас харж байна. Тэгээд нөгөө түрүүн хэлжсэн манай тамирчид гараан дээр жоохон таарав гээд сүүлийн үед ихтэй энэ бол их багасж байгаа. Бас л интернетийн ачаар ягаад тэгэхээр биднээс өчигдөр жишээ нь өнөөдөр тоглож байгаа Магнус Карлсны үргийг өнөөдөртөө шууд үзчихэж байгаа. Карлс ингэж тоглож тийм ээ. Тэгээд биднээс нэг тийм судалгаа шинжилгээ хийгээд шаардлагагүй. Карлсанд итгээд дуурайгаа тоглож болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бол ерөөсө гараан дээр хүртэл ерөнхийдөө хоцрогдохгүй гэхэл интернетийн тус гэдэг юм чи өөрөөс маш их юм байна. Энэтэй холбоотойгоор бол бас нэг үнэхээр л яг хүн өөрөө зорж чадах юм бол одоо жишээ нь хүүхдүүд бол тэгэл жоохон компьютер ашиглаад жоохон хилтэл байхад бол тэгэл хэвээр хүрхцэг бол хангалттай. Энэ хүмүүс одоо би ингээд 13 таатай байна уу 4 таатай байлсан санагдаад байна. Тэгээд тэгэнгუთ болоод нэлээ одчаад нэг жоохон уучраа болоо тий. Эсвэл ингээд би ер нь ийм хийх хэрэгтэй маань гэдэг өөр ингэсэн төлөвлөгөөтэй болчихоо байжгууд чи өмнө тоглодог байсан шүү дээ. Тэгээд гингуут нь гоо одоо би хүн ажихгүй гэж бэлтгэл хийхгүй байгууд юу шигтар бэлтгэл хийдэг юм уу гэж яриад байхгүй юу. Одоо тэгвэл бэлтгэлийн систем гэж юу ямар хуу байх вэ? Одоо анханаас нь эхэлж байгаа хүмүүсийн хувьд. За ер нь бол яг хуу анхлан суралцж байгаа хүмүүс бол яг нэг нөгөө эхлээд бол нэг тодорхой хэмжээнд клубүүдэд явал зүгээр л тээ. Нэг клубүүд бол их хвчлэн нэг 7 хоногийн 3 за зарим нь 5 өдөр тэгээ нэг өдөрт 2 цагаар гээд анхлан суралцж байгаа. Дээрээс нь дөнгөж сурж байгаа юм ч бас олон цагаар ихлээр бол уйдах магадaltaй учраас яг нэг тодорхой балансыг тааруулаад нэг өдөрт 2 цаг маг бол хангалттай болчиход байгаа. Мэргэжлийн болж байгаа тамирчид бол бэлдэж байгаа цаг бол янз бүр штэ. Өдөрт 6-аас 8 цагийг тогтмол бэлтгэлдээ зарцуулдаг хүмүүс ч байна. Эсвэл нөгөө нэг өөрийнхөө бэлтгэлийн темпийг батсан чинь Карлс мал ярилцлагууд дээр юу гэж ярьдаг гэхээр магадгүй 2-3 өдөр бүр бэлтгэл хийхгүй унждаг үед байдаг гэнэ. Өөр бэлтгэлийг сонирхолтой үндсэн тий. Тэгснээр заримдаа Карлс нэг өдөрт 18 цаг мөг суудаг гэж байгаа юм. Тэгэхээр зүгээр нөгөө өөрийнхөө бас нэг юуг болцсон, темпийг болцсон тий. Тэр яг нөгөө нэг тогтмол ингэтиг гэсэн юм бол байхгүй. Гэхдээ ер нь дунджаар нэг өдөрт тамирчид бол нэг 3-аас 4 цагийг бол байнга зарцуулаад байгаа. Тэгээ би бол яг шамдар манертай бол за манад Монголд нөө хичээл сургуультанд явдаг. За замын төгжим гэдэг өөр юм айгүйх байгаа гэдэг чинь Монголд. Тэгсэн гэсэдий ч яаж хийж байгаад нэг 2-оос 3 цагийг бол заавал зарцуулаарай л гэж зөвлөдөг. Тэрийг нэг өдөр тутмынхаа нэг амьдралын нэг хэсэг болгоорой л гэж. Одоо нөгөө нэг миний асуух гэдэг бас нэг юм. Одоо үзэж байгаа хүмүүс дундаас тий заавалчгүй бүр тамирчин болохгүйгээр өөр ингээд хэмжээндээ тий сургууль дээрээ нэг авраг болгоод бас орчдөг. Янз янзын хүнтэй үзчихдэг. Асгүй шарн хөдлөөд байдаг нэг найзгаа хождог болмоор байдаг. Асгүй өвөтэйгээ очиод нэг тоглолдог байгаад байдаг. Өвөө мөвөтэйгээ. Нөгөө хэдгээ хожчихдаг болмоор байдаг. Тийм хүмүүс зүгээр хуваараа хэрвээ бэлтгийг хүсвэл зүгээр chess.com-оор тоглосон дээрүү бодлого бодсон дээрүү бодлого бодохын ач тус юу вэ гэдэг л асуу. Тийм яг хоо ер нь бол нөгөө нэг хүн тодорхой нөгөө нэг мэдлэг аваад одоо хичээл үзээд бодлого бодоод тий бас нэг жоохон онлын нөгөө нэг одоо 2 тэмээтэй байрлал дунд үе төгсгөлд ингэдэг зарчмуудыг үзээд тэгжээж нөгөө нэг сурсан юм а яаж өөртөө нөгөө шингээж авдаг вэ гэхлээр тэрийг практик тоглолтоор буюу тоглолтоор шингээж авдаг. Тэрнээс биш ямар нэгэн сурах хүчигч байдаг юм интернетээс хичээл ном үзэхгүйгээр зүгээр л хоосон практик тоглолт хийгээд байгаа юм бол тэр хэмжээнд л байгаад. За яг тодорхой хэмжээнд яг нэг нөгөө формонд орно гэж ярьдаг те өөрийнхөө байж болох хамгийн гайгүй хэмжээнд тоглоод байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тийм шатар нь бол тийм өсөлттэй байхгүй. Тэгэхээр бол нөгөө нэг эхний ээлжинд бас бодлого бодож явах хэрэгтэй. Хичээл ном бас нэг жоохон үзээд одоо бол видео хичээлүүдэд аюу гой сонирхолтой болсон. Видео хичээлүүд за тэгж жагаад бас нэг тодорхой хэмжээнд ингээд ээлжлээл тоглоод юмаа үзээд байх шаардлагатай. Тэрнээс биш дан тоглолоод байдаг хүмүүст бол би бол тийг текст зөвлөдөг. Хүн ирэлтэгдэх хаханастай бараг сүүлийн 2 жил ингээд chess.com нүдлээ. Анх 1800-аас одоо дөнгөж 1900 ерөөсөө сайжрахгүй нэг. Тэр бол юм жоохон бууруу. Дан тоглоод авах ш тодорхой. Яг тоглох мэдээж бэлтгэхийн нэг хэсэг үнэл мөн. Гэхдээ дан ганц тоглосноор өөрөөсөө сайжрахгүй. Гой зөвлөгөө байл. За, сүүлчийн асуулт. Одоо ингээд энэ яриаг сонсоод магадгүй шатарт дурлж байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй. Эсвэл ер нь би шатар тайртаатай гэж боддог мөртлөө ямар ч тийм шатрын тий одоо жишээлбэл би хүртэл бараг нэлээд олдсон байгаа даахгүй. Тэнгүүд хэрвээ Монголд ингээд шатар
монголчуудынхаа шатрыг ч юм уу те эсвэл нэг шатрыг сонирхож ивэл одоо сошиалор ямар группүүд рүү орох эсвэл ямар пэйжүүд одоо жишээлбэл хамгийн идэвхтэй байдаг нь од ах уу? Тийм. Одоо чи ер нь Тиймэрхүү санал болгох. 2 3 бас хэрэндээ л одоо шатрын хүрээлэхийн дундаа баг инфлюенсер гэж хэлчихэд буруутахгүй манайхан бас хүмүүстэй болсон. Одоо Odd Chess World гэдэг шгшогийн дасгалжуулагч од ахын одоо нэг пэйж байна. Шатрын мэдээлэл байнга оруулна. За тэгээд харуул гээд зүгээр нэг хувийн манай шатрын нэг зүтгэлтэн залуу байгаа. Шатрыг бас айгүй гоё ичт ингээд нөгөө нэг бүх мөх тайлбарлаж байгаа юм шиг. Маш айгүй гоё талаар нь тийм сонирхолтой. Ерөөсөө шатрын нэг ч үг хэллэг оруулахгүй. Тодорхой хэмжээний шатар ярьцдаг харуул гээд нэг залуу байна. За тэгээд ер нь бол яг бараг Facebook дээр шатрын одоо шатар гээд хайхад л шатрын клуб гээд хахад зөндөө бүх клубүүд маань ерөнхийдөө бүгд нэг сошиал хаягтай болцсон. Тэндээс бол тодорхой мэдээллүүд аваад эсвэл зүгээр бүр мэдээж хэл ус гайгүй сайн бол chess.com өөрийн гэсэн Facebook хаягтай тэндээ байнга мэдээлэл оруулна. Chessbase гээд маш том бас шатрын платформ аппликейшн байдаг. Тэрнийхэн байнга мэдээлэл оруулна гээд ер нь тэгэл интернетээр хайгаал үзэхэд бол зөндөө боломж. Би өвдөө хүртэл их мастер сумгийн бэлгүн гээд бас пэйжтэй. Тэгээд тэр пэйж дээр бол яг чад хатгаараа бас тодорхой хэмжээнд мэдээллүүд өгдөг, хичээл оруулдаг. Хаяада өөрийнхөө нэг видео хичээл гээд хэсгээс нь таслаад оруулдаг гэл. Ер нь зүгээр яг шатар гэж бичээд байхад зөндөө юм болтон доо. За. Ер нь манай цаг ч гэсэн дуусчих шиг байна. Тэгээд хөрөлцөн ирсэн бэлгүүндээ баярлалаа. Манай ерөнхийдөө бол дандаа доото ярьдаг дугааруудын дунд ингээд спешиал дугаар өнөөдрийн эхний дугаар нь шатар e-спорт руу шилжсэнтэй холбоотой шатрын тухай дугаар боллоо. За тэгээд хаалтыг нь бэлгүүн хийх үедээ. Би ч байнг байж байгаа юм. Тийм ер нь бол ингээд шатрын спортоос шинжлэгдээд өөрчлөгдөөд илүү өргөн цар хүрээтэй e-спорт тал руу орж байгаад бол хувьдаа шатарчууны хувьд бол маш их баярлж байгаа. Тэгээд хийх юм одоо бүр ихтэй болж байна те. Тамирчдыг дангад хөдөлгөөний ард биш. Шатрын одоо дэлгэцний ард бас тодорхой хэмжээнд ус сургах шаардлага гарч ирж байна. Гэхдээ энийг бол айгүй тийм сайн сорилтоор хүлээж аваад баяртай байгаа. Тэгээд бас үзэж байгаа хүмүүстээс дахиад хандаад хэлэхэд олуулаа үздэцгээгээрээ бас шатраас бас яг магадгүй бид одоо та хэдийн үздэг магадгүй Dota, Counter тэгээ өөр бусад тоглоомууд шиг тийм акшн талын юм байхгүй ч гэсэн нөгөө талаараа бас энэ илүү стратегийн гоё тулаан өргөндөг шүү. Тэгээд сайн сонирхоод үзээрэй л гэж зөвлөе да. Баярлалаа. За баярлалаа. Энэ дугаарыг үзсэн та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Тэгээд дараа уулзлаа. Баяр та.